Ардын жүжигчин найруулагч Найдан Дорж хашаандаа сайхан амьдрах сайн туршлагыг 30 жилийн хугацаанд бүтээжээ. Тэрээр 20 орчим төрлийн мод, 7 төрлийн жимс, 6 төрлийн хүнсний ногоог хашаандаа ургуулад байна. За энэ жилээс Найдан Доржийн гэр бүл өөрсдийн тариалсан байцаагаа даршилж худалдаж эхэлжээ. Ардын жүжигчин улсын драмын Эрдмийн театрын зөвлөх найруулагч Найдан Дорж нь урлагийн хүнээс гадна ногоо амьдралыг эрхэмлэгч нэгэ. Тэрээр 20 гаруй төрлийн мод, жимс ногоог хашаандаа тарьж ургуулсан байна. Энэ нь түүний ихтлхийгээ хайрлаж, гэр бүлийнхээ эрүүл мэндийг эрхэмлэж байгаа 30 жилийн хөдөлмөр юм а. Алим тарих гээд манай энд жоохон сэрүүхэн тийм задгаа салхитай. Алим би ургуулж чадахгүй байгаа юм. Гэхдээ яг хоо тэгээд өөрсдийнхөө хэрэгцээд энэ чинь байцаагаа тарьсан, сонгоноо тарьсан, нарийн ногоонуудаа одоо өгөрцөө, помидор, чинжүү, за тэгээд шанцаа одоо эдэргээд л тарина штэ. Энд өгөрцөө байна, тэр чинжүү байна, тэнд гүзээ эзэг юм ургадгийг. Энд шанцаа байсан, шанцаагаа хураагаад авцсан. Тэ одоо ингээд сайхан ургацсан байгаа бас энэ аралдаа тэ. Энэ ваа, тэр ваа. Ингээд өгөрцөө бол тасрахгүй штэ. Тэгээд их гоё амттай, их гоё шүүслэг өгөрцөө. Манай энэ өгөрцөө одоо насч дээр гарлаа. Тэтгэвртэй суучлаа. Тийм ээ, зав зай гарч байна. Тэгээд хүүхдүүдтэйгээ нийлээд, үрээч нартайгаа нийлээд байцаа даршилдаг нэг тийм жижигхэн цех мэг юм. Гэх юм да. Гэртээ одоо би таард орж харуулсан заяа. Тэгээ манай шавнар намайг ятгахсаар байгаа нэг хийлгэж байгаа юм. Манай шавнар цагаан сараар ирээд зарим нь багшаа нөгөө байцаа чинь байна уу гэд байгашгүй тэгвэл ширээн дээр тавихгүй яасан юм бэ гэд тэгээ гаргавсан яг багшаа ёстой юм оюутнаас санаг ичээл багшаа та энийг хийгээч бид зараач бид даваа л да гэд ингээд л намайг сэтлөөгөөд л энийг хийлгэсэн манай шавнар тий тэгээд сайхан юм байна. Найдан Доржих энэ жилээс эхлэн хашаандаа байцаа тариалаа зогсохгүй даршлан худалдаалж эхэлсэн юм а. Найруулагч Найдан Доржийн гарын даршилсан байцаа нь зөвхөн түүний найзууд шавнар дунд алдартай байсан бол одоо олон нийтийн хүртэл болжээ. Тэрээр даршилсан байцааныхаа бүх үе шатыг эрүүл ахуйн шаардлагыг хангасан чанартайгаар хийхийг зорин ажиллаж байна. Нэгдүгээрт найдвартай, хоёрдугаар тань мэдхүй ач холбогдолтой, гуравдугаар их кайфтай байдаг байхгүй юу? Одоо хондоо манай эхнэр жимсээр одоо бид хоёрын мойл ургацсан байна шүү дээ. Энийгээ тэгээ хоёлаа дарс вино хийж үзье гэж байгаа. Жишээлхэд тийм ээ. Тий гэх мэтчлэн ингээд өөрсдөө тарьсан юм боловсруулад тэгээд гэрт зочин над дээр ч одоо их олон шавнар ирнэ найз нөхдүүд ирнэ шүү дээ. Тэднийг ингээд дайлахад их гоё үйдэг байхгүй юу. Миний хийсэн юм, битэрий хийсэн юм. Манай эхнэрийн хийсэн вино, миний дарсан байцаа гоё шүү дээ, сайхан шүү дээ. Найруулагч Найдан Дорж нь монос, мойл, гацуур, хус зэрэг 20 орчим төрлийн мод, өгөрцөө, улаан лойл зэрэг 7 төрлийн хүнсний ногоог хашаандаа тариалдаг байна. Тэрээр сүүлийн 30 жилийн хугацаанд усалгаа, харчилгаа, тогтмол хийж хашаандаа сайхан амьдрах сайн дуршлагыг бүтээжээ.